10 дугаар ишлэлээр үнэндээ түүнийг няцалж бас өгдөх нь Яавегийн таалал байсан юм. Өөрийнхөө амийг тэрбээр төлөөсийн тахил болговол үр хоочоо үзэж өдөр хоногуд нь үргэлжлэх юм. Үнэхээр түүний үлсээр Яавегийн таалал бадарна гэж. Тэгэхээр энэ таалал, Яавегийн таалал гэдэг энэ үгнээс болоод миний хувьд одоо англи хэлнүүдийн дунд, христэд хэлнүүдийн дунд одоо Good Friday гэдэг үг байдаг. Өөрөөр хэлбэл Есүс бидний төлд цовдлогдсон тэр өдрийг бол Good Friday гэж буюу хэлдэг. Энэ одоо үгийг Монгол христэд хэлнүүд хэрхэн өөрөмсүүлэх вэ гэдэг зүйлийг би бодож явах үедээ энэ Исая 53 дугаар бүлгийн 10 дугаар эшлэлээр байгаа таалал гэдэг үгийг бол онцолсон. Яг тэгэхээр тэр өдөр үнэхээр Есүс бидний төлөө таалал төгссөн. Таалал төгсөн нь Бурхан түүнийг таалж одоо шудраг усыг тогтоож тэр гим нүглийг уучлах боломжийг гаргаж үнэхээр Бурханы тааллаар бид даврагдах боломжийг тавьж өгсөн учраас энэ одоо Исая 53 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлээс энэ одоо Good Friday гэдэг үгийг одоо сайн баасан өдөр гэж одоо болох орчуулахын оронд яг энэ Библийн үг нь байгаа юм чинь бас сектор утга нь байгаа юм чинь таалалт өдөр гэж бол хэлсэн ба. Тэгээд энэ одоо нэр томьёог одоо хин хизээ хэрэглэх юм бүү мэд. Гэхдээ миний хувьд дэвшүүлж байгаа санал энэ юм аа.